За өглөөний минь шинэ бэлэгтэй тавтай морил. Сайхан өглөө байна. Өглөөний 4:30 болж байна. Гэртээ сая 4 гэж усаад уцсанд орчоод юм бэлдээд тэгээд гарч ирж байна. Өнөөдөр дахиад 9-10 цагийн үед ажил дээр очихоос өмнө хэдүүлээ нэг 100-аас $150 хийчихэд очино зэ. Өнөөдөр заавал энэ зэ. За тэгээд бэлэгтэйгээ хамт байгаарай, лайк дараарай, фоллоу хийгээрэй. Эхний дуудлагаа авсан. 8 минутын зайтай 5.1 майл 8 минутын зайтай газраас очиж аваад нэг ойрхон газар хүргэж өгөх юм байна. $7 хэдэн цент байлаа да. Тим трип авсан. Яг хажууд хурж ирээд цагтаа зогсчихдог шүү дээ. Хараахан савтаа тавьдаг байгаа subscribe дараарай. Дарсан бол лайк comment бичгээд багтаасаа. За ингээд бүгдээрээ саруулын бэлтгэсэн рүүгээ орцгоо. Эндээс хүмүүс маань гарч ирнэ. хамгийн сүүлийн үеийн компьютер дараалал хэрэгслийг Store одоо аваад төгөлөөс сууч шүү дээ. Johanna? Yeah. Good morning. Good morning. How do you pronounce your name? Sorry? How do you call your name? Johanna or? Joanna. Joanna, okay. За энэ цэг хүнээ болгочлаа. Энд food truck байна. Юу вэ хатж харцгаая. Morning. How are you? Can I have 2 tacos? Yeah, okay. Pork, please. Huh? Pork? What? Pastor or candidas? I don't know. Like, which one do you prefer? This is pork. And red sauce or just regular pork with no sauce. Red sauce, please. Red sauce. Дараагийн дуудлага орж ирсэн. Угсны бодол явах нэ. Ямаа ичээд хөдлөе да. Одоо энэ авах гэж байгаа хүн онгоцны бодол явахаар илээ. Одоо би 5 минут явж хүн авчиад онгоцны буудлын явна. Эндээс онгоцны буудлын нэг 20 орчим минут байгаа. Энэ трипний үнийн дүн $18 байсан. За гадаа нь хөрөөд ирсэн. За энэ трипний учир нь болохоор хүмүүс нэг өглөө одоо жишээл энэ трип жишээлбэл өглөө 5:30-д би онгоцны буудлыг явнаа гэд урд шөнө ч юм уу захиалцдаг байхгүй. Тэгэхээр цаг нь дөхөөд ирэхээр ойр хавийнханд байгаа жолооч нарт санал болгоод явуулцдаг. Ийм трип байна. 5:30-д захиалсан энэ трип байна. Гингуут боломжтой жолооч нар нь тэрийг аваад явчихдаг байхгүй. Энэ трип болохоор яг тийм захиалсан трип. Цагаа тохирцсон. Тэгээ би болохоор 5:19 болж байна одоо. 5:19-гээ хүрээд ирсэн. Энэ трип чинь 5:30-аас эхэлнэ. Тэгэхээр одоо нэг 11 минут хүлээж агаад хүнээ аваад онгоцны буудлыг явна. За энэ хүнийг авах нь. Sam, morning. Good morning. Nice, Sara. Буулгасан чинь шууд дараагийн үнэ онгоцны бодол зогссон. Яг миний энэ зогсож байгаа газраас авах юм байна.
даунтаун явна. Би сул явъя, хоос явчих гэж бодож байсан ч ашгүй хүн хүчлээ. Аацны юм. Thank you. My daughter is here. Okay. За санийхаа буулгаагүй байсан. Дараагийн дуудлага ороод ирсэн. $27 дуудлага байлаа. Хаашаа явах юм? Харж амжсангүй. Шэри Амина гэдэг баг. За let's go. You have a great day. За болгочлаа. За амарчсан болгочлаа. Жохон араанз газар хүрээд ирлээ. Онгоцны буудалтай ч ойрхон биш, даунтаунтай ч ойрхон биш. Нэг тийм дундын газар гэх юм уу. Нойр үрээд жохон гарч агаар амьсгалаад нойроос эргээгдэх юм. За одоо $79 явж байна. Сүүлийн трип $31 төлсөн юм байна. Нийт $79 Би одоо энд байгаа байхгүй. Энэ онгоцны буудлын энд даунтаун ийш. Би одоо ийшээ л явмаар. Тэгэхээр одоо эндээс би баг X-асан дээр болж таарч байна да. За энд бодлоо 1266 гэнэ. Имлэгийн main entrance-с авах юм байна. Дундаа нэг зогсох байсан юм байна. Дэлгүүр ороод юм аваад ирээгээд орчлоо. Одоо эндээс хахад 23 минут байна. Очих газар. Яг нөгөө дараагийн ажлын маань хажууд очиж байгаа юм. Гэхдээ цаг яртайгаа учраас дахиад явах явна. Хүнээ болгочлаа. Дараагийнхын трипийг хүлээгээ байж байна. Нэлээд busy hour одоо 8 цаг болж байгаа байхгүй 8:05 болж байна. Нэлээд busy цаг учраас гайгүй дуудчих хаа. За одоогийн байдлаар $95 явж байна. Саяны хүн эмнэлгийн хүүхдийн эмнэлгийн эрчим тэмцэлгээний ICU-д ажилладаг юм байна. Нэлээд хүнд өдөр байлаа л гэж байна. Амар шүү те. Даунтаунд байсан бол одоо яг гоё байх гэдэг. Тэгтээ нэлээд хол байна даунтаунд. Хэдэн минут явах вэ? Надж жагаад төгжрөл эхэлсэн байгаа. $55 минут даунтаунд руу нарай хотлоо тий. Дараагийнхаа үнийг авчлаа. Дараагийнхаа трипийг авчлаа. 5 минутын зайтай яваад хүн авах юм байна. Онгоцны буудлыг явах юм байна. Тэгээ онгоцны буудлаас эргээд юм авч байх гэж бодож байна. Нэлээд busy байлаа. Тэгээ одоо онгоцны буудлаас хүн аваад даунтаун явуул яана тий. Нэлээд төгжрэлтэй байдаг. Усаа ямарч зуугаадах юм. Мангар том лимон ийцэн моос тий. Лимонтос чи юун сайн гэдэг үлээ. Мэдхгүй гэхдээ ямар ч сайн л гэдэг те. За явъя да. Thank you sir. You have a great day. Хэдүүлээ. Одоо ачаа зөрүүлж өгөх нь харцгаая. Тэгвэл одоо би эндээс гараад өөр трип авъя гэж бодож байна. За би энэ юу хийсэн байгаа гэхээр destination mode гэдэг байхгүй. Энэ нь болохоор за одоо миний дараагийн нөгөө барилгын ажил маань энд байгаа. Тэгэхээр би эндээс гараад энэ зүг рүү явах дуудлагуудыг л авна гэсэн үг. Тэгээд зүгээр энэ хоорондоо хоосон явж байхаар дунд нь хүн дуудчих юм бол авчи дуудахгүй бол тэг ажил руугаа явъя да.
За Uber-ийн ажил маань өглөөний Uber-ийн ажил маань дуусчих шиг байна да. Тооцоогоо бодох үед үлээ. Одоогийн байдлаар $108. Тэгээ өглөөний зөөсөн хүмүүсээс одоо араас нь тип орж иж магадгүй. Гэхдээ тэрийг бол тооцоогүй. За $108 би ч өглөө 4:30 гэж гарсан. Одоо 8:50 болж байна. За 4 цаг тий. 4 цаг явхад $108 гэдэг чинь цагийн $27 гэсэн үг тий. Not bad. Муугүй. Тэгээд цаашаа ингээ үргэлжлүүлээд явсан бол за нэг 12 цагийн үед гэхэд нэг $200 болчихно. Тэгээд 12-оос хоошоо нэлээд слоу болоод нэг 3-аас хоошоо буцаа жоохон бизи болж ирнэ. Ажил тарах цаг дуустал гэсэн үг нэг 6 7 хүртэл нэлээд бизи болно. За тэгээд ингээд явах за нэг Uber нэг $300 300 гаруй заримдаа бүр $400 ч юм уу хийх боломжтой. За одоо бол би нөгөө нэг барилгын ажил руу явж байна. Барилгын ажил дээр хэлэг байсан би 2 дахь, 3 дахь, 4 дахь өдрүүдэд ажиллаж байгаа. Бусад өдрүүдэд нь Uber хийнэ гэж төлөвлөсөн. Гэхдээ ер нь бол яг нөгөө эхэлж байгаа болохоор чанга байна гэж хэлсэн шүү дээ. Тэгээд 5 өдөр ажилласан бол ер нь амар байх шинжтэй биш. Тэгээ одоо ямар ч байсан юу руугаа явж байна. Дараагийн ажил руугаа явж байна. 9:12 гээд очих юм байна. Тэгэхээр 9 цагаас миний нөгөө шинэ бичлэг маань аплод хийгдэнэ. Та бүхэн тэрийг үзээд бас доор нь комент хийээрэй. Тэгээд өдрийн хугацаанд би одоо уцаа харах марах завгүй л ажиллаа хийх бах. Тэгээд дараа нь нэг дуудлага ороод ирлээ. Буцаад явах гэдэг. Намайг буцаж явуулах гэдэг. Би буцаж явмааргүй байна. Намайг буцаж явуулах гэдэг. Онгоцны буудлын руу буцаж явуулах гэдэг. Би ч одоо дахиад 10 хэдэн минут онгоцны буудлын руу явмааргүй шүү дээ. Би одоо 9:12 гэж очихоор байна гэсэн шүү дээ. Тэгээ цаг арай болоогүй байгаа юм чинь ажлынхаа гадаа байшингийнхаа гадаа очиж жагаад нөгөө стокныхоо хувьцааныхаа позишнуудыг жоохон апдейт хийгээд шалгаадах юм. Манай нөгөө ах арай эрэг байх шүү байна. За өнөөдрийн сток позициуд маань 1.5% уналттай байна. Өнөөдрийн маркет нээлтээр нээснэ цагаар. Рот IRA маань харин сайхан өсөлттэй шүү дээ. 12.5 1259% өсөлттэй. За ингээ хүлээгээд ирсэн мессежүүдтэй, комментуудаа хариулчаа. Тэгээд хувцас солиод ажил руугаа орлоо. Маа нөгөө ах арай эрэг байна. Тэг өнөөдөр одоо энийг л хийж дуусгах бах та тий. Нөгөө юу авчирна гэсэн дэлгүүр ороод ийм дэвсдэг ийм юм нээж авчирна гэсэн бохоггүй. Тэгэхээр одоо энэ аваалсан нонтог одоо юу хог гэх юм уу? Барилгын хогийг эндээс энэ хүртэл хэсэгт болох байхгүй. Тэгэхээр энэ хэсгийг ухаж таарна. Ингэж ухаад энэ хэсгээс нэшиг яагаад ингэж хөөгөөд явт юм бол гэж бодож байна. Зүгээр ээж хахаар хийгээ сууж ий да тий. За битэр энэ ч нөгөө газар ухаад байжсэн чинь ийм юм бодлоо. За нөгөө тоом жирэ дээр гардаг сүүний сав бүр дээр эртний идэл уус тий. За сонирхолтой хэлэхэд энэ байшин маань 1923 онд баригдсан байшин. 102 жилийн настай, 103 жил хүрэх гэж байна. Тухайн үед энэ байшин болвол амар гоё байшин байсан байж таараа. 100 жилийн өмнө Америкууд ийм байшин барьж исэн байна. Одоо болтол ингээд байж идэг. Тэгээ одоо битээр энийг засаад дараагийн үнд нь гоё байшин хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.
За энэ нөгөө хар юм хажуугаар нь манад ерөнхийдөө бол нөгөө ус энэ дээрээс урсж байгаа ус доошо хундаам руу шингээхгүй урсахгүй гэж юм хийж байна. Одоо энэ хэсгийг хандан толгож шүрүүтж тогтоогоод тэгээд тэнчэнээс хар шорогоо буцаага цацаа явж байна. Ийм ажил хийж байна да. За сайн харагдахгүй байна. Гэхдээ өнөөдрийн битүүрийн ажил ингээд дуусж байна. Эднэрийг бүгдийг хар шороог нь буцаад мандсан. Одоо энэ доош ус орноо л гонж боллоо. За харж амраа да. Өглөө өрт гарсан бас жоох ядарч байна. За баяртай сайхан амраарай. Дараа 7 хоногт уулзъя. За гэрлүүгээ арихгаа явж байна. Эндээс их 30 минут байна. 7:30 гэж гэртээ арихаарай. Өглөө гарсан учраас нэлээд ядарч байна. Бүр нэг амар воркаут хийсэн юм шиг л ядарч байна. Ер нь тэгэл гар хөл нуруу гарын шуу одоо өвдөггүй гэл те бүх булчингууд ер нь цуцаж ядарч байна. Энэ бол төр зурих тэгээд ажиллаа хийгээд сурчгаар дадчгаар тэгээд ерөнхийдөө гайг болчихно. За хоёрдугаарт нь би их удаан байна гэдгийг өөрийгөө ер нь их анзаарж байна. Энэ бол ерөөсө туршлагын асуудал байгаа. За нэг YouTube дээр ирсэн хэдэн комментуудад хариулъя. Мэдээж бүгдэнд нь хариулж амжихгүй байх. Тэгэхээр тодорхой хэдэн комментуудад нь хариулъя гэж бодож байна. За Тарака яагаад барихаа болсон бэ гэж дахин асуугаад энэ тэрийг бол би өмнөх бичлэг дээр хэлсэн. За зарим нэг хүмүүс болохоор жоохон буруу ойлголттой угаасаа гадаадуудыг иммигрантуудыг тарак бариулахаа болцсон учраас чи аргагүй ихэнд таракнасаа гараад өөр ажил хийж байгаа үсттэй гэж байна. Тэр энэ бичиж байгаа хүнийг бичиж байгаас нь дүгнэхэд бол мэдээлэлгүй хүн байна те. За яг юу болоод байгаа вэ гэх юм бол за тодорхой хэдэн нэр заасны хэдэн мужууд байгаа. Тэр мужаас CDL буюу нөгөө таракны үнэлэх олохдоо хууль зөрчиж болгосон байгаа учраас тэднийг одоо нөгөө зам дээр IC-ийн шалгахтаа хайж байгаа. Тэднийг баривчилж нутаг буцааж байгаа. За дээрэс нь хууль бусаар Америк нэгдсэн улсад орж ирсэн одоо бичиг баримтын зөрчилтэй, визний зөрчилтэй тийм хүмүүсийг нутаг буцааж байгаа. За миний мэдж байгаагаар дийлэх монголчуудын хувьд болох юм бол албан ёсны ажиллах эрхтэй тэгээд тарака бариад явж байгаа. Тэгэхээр тэдэн маань бол зүгээр байгаа. Гэхдээ нэг одоо твист нь тийм ажиллах эрхтэй хүмүүсийг өмнөхнийх нь одоогийн хугацаанд дуусах юм бол дахиж сонгохгүй гэж байгаа. Тэгэхээр ер нь цаашдаа болох юм бол зөвхөн ногоон карттай юм уу? Эсвэл Америк нэгдсэн улсын иргэд тарак барина гэсэн үг. Ер нь бол гадаадуудыг шахаж байгаа. За яг ийм болж байгаа учраас за миний бодлоор бол монголчууд бүгдээрээ таракнаас болох ёстой гэж бодож байгаа би. Эртхэн шиг болох ёстой. Энэ бол энэ ажлаас болж мөнгө хөөж яваад те энэ ажлаас болж айгүй олон асуудлууд гарч байгаа. За нэгдүгээрт нь гэр бүлүүд салж гин, хоёрдугаарт нь хүмүүс нь өөрсдөө зэвэрж гин те таракнаас өөрийн бодхоо болж гин. Тэгээд нэг дээшлэлтгчгүй, доошлолтгчгүй яг нэг хэвийн амьдралтай тэгээд насыг барж гин. Энийг бол би тарактай холбож тайлбарлаж байгаа, бодож байгаа. Тэгэхээр яг энэ үеийг далимдуулаад хүмүүс ер нь таракнаас гарцсан зүгээр гэж бодож байна. Тэгэнгуутаа мэдээж ихний ээлжинд тарактай адилхан мөнгө төгрөг олохгүй хэцүү байх бах. Тэгэл struggle хийж байгаа л бүгдээрээ давж гараад дараагийнхаа next level-ийн бизнесүүдийг ч юм уу ажлуудыг олж хийгээл юм мэдэж сураал нийтээрээ монголчуудын амьдралд тэгэхээр сайжрах юм болов уу гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр одоо миний найз нөхөд таньдаг ах эгч нар айгүй олон таракны хүмүүс байгаа, таракны компанитай хүмүүс байгаа. Тэгэл таракны компанитай хүмүүс нь бол
Надад миний саяны хэлсэн үг нь дургуутчлаа гах. Одоо тэгээ яа их вэ? Тэгэхээр эцэст ерөөсөө ганц л юм өөрөөсөө асуух хэрэгтэй. Яг өөрөөсөө яг үнэн боддоор хүн намайг юуг бодчих холмор гэж ерөөсөө бодохгүйгээр яг өөртөөгөө ярилцаад 5 жилийн дараа 10 жилийн дараа би яг ямар байх вэ? Хэрвээ 10 жилийн дараа чи тарака бариад явж явах юм бол за тэр бол үнэхээр бүтлгүүтэл гэсэн. 5 жилийн дараа тарака бариад яг энэ амьдралдаа за яг нэг хаустай болд юм байж, нэг машинтай, нэг хоёр машинтай болд юм байж. Ингээл болчихж байгаа бол тэгээд дансандаа нэг хэдэн төгрөгтэй болчихд юм байж. Ингээ болчихж байгаа бол энэ амьдралыг би бол бүтлгүүтэл гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр таракнаас гарахгүй, таракнд явж байгаагаа хажуугаар юм гэх юм бол угаасаа бүтэхгүй юм билээ. Би хийх гэж өчнөө болоо үдсэн. Тэгээд өөрөө байж те өөрөө энэ тэнүүгөө явж юм судалж хүн амтантай уулзаж мэдээлэл солилцож явахгүй болвол ер нь бол айгүй хэцүү. Тэгээд таракнд явж байгаа хүмүүс зөндөө л ярьдаг шүү дээ. Тэн гэж ийн гэж энд ингэж ийн гэж ийм боломжууд байдгийн байна гэж яриад л байдаг. Хийдэг хүн айгүй цөөхөн. Тэгэхээр яг иймэрхүү угаасаа ирээдүйд тарак барих болохгүй болж байгаагаас хойш тэгээд бүгдээрээ сайхан зориглож гараад тэгээд дээрэс нь нөгөө Монголоос ирж байгаа хүмүүс за очиж тарак барьчиндаа гэж бодож байгаа хүмүүс тэгж бодсныг хэрэггүй. Анхнаасаа сайхан яг өөр гоё ирээдүйтэй юм барьж аваад тэгэх юм бол манай гадаадд амьдарч байгаа, Америкт амьдарч байгаа монголчуудын манай амьдрал богинохон хугацаанд сайжрах хаа гэж би найдаж байгаа. Тэгэхээр саяны ярьсан зүйлээр та бүхний тэр асуусан асуултыг хариулсан гэж найдаж байна. Эргэлзээнүүдийг чинь тайлсан гэж найдаж байна те. Тэгээд дараа нь та нар бас комент бичиж асуулт асуумаар байх юм бол YouTube руу орж ирээд комент бичицгээгээрэй. Сайхан subscribe хийгээд те. Бас миний хийж байгаа зүйлийг намайг дэмжиж subscribe хийгээд тэгээ сайхан комментүүд бичих юм бол би бичлэг болгон дээр бас нэг зарим нэг комментуудын тодтогч авч байгаа. Тэгээд бас харилцаад өгөөд өвчээ гэж бодож байгаа. За good luck. Ингээ бичлэгээ дуусгая. Маргаашийн бичлэгээр иргэд уулзъя. Маргааш өглөө Uber-тэй гарна. Маргааш бол барилгын ажил байхгүй. Би 7 хоног 3 хоног барилга дээр ажиллаж байгаа гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр амжилт хүсээрэй. Лайка дараарай. Subscribe хийгээрэй. За эргээд уулзъя. Bye.